Хэрвээ та төвлөрч чадахгүй байгаа бол энэ гурван алхмыг дагаарай. Хамгийн түрүүнд бол Reel, Short болон TikTok-о болох хэрэгтэй. Учир нь хэрвээ болохгүй бол таны толгойч ингэж бодох болно. За одоо энэ богино хэмжээний зүйл үзээд байгаа юм чинь урт хугацааны хэмжээний төвлөрлөө болиулчих гэж паригчин боддог байгаа. Одоо скрол явуулах болгонд төвлөрөл чи өөр нэг зүйл дээр буцаж ордог байгаа. За одоо чи та нэг юм уншлаа, үзлээ гэж бодоход тэгээд явуулахад ахаа нэг юм гарч ирлээ, тэрүүн дээрээ төвлөрөх болно. Энэ урт хугацааны төвлөрөл гэдэг зүйлийг байхгүй болгож байгаа. Зүгээр л богинохон 5 секундын яг л алтан загасны ой санамж шиг болгож байгаа. Яаж энийг болиулах вэ? Нэг аппликейшн татчих. Stay Free гэдэг. Тэр Stay Free гэдэг аппликейшн яадаг вэ гэхээр таны утсан дээр өнгөрүүлсэн цаг болон утасны чинь short reel-ийг багасгаж хэмжээ хязгаар тавьж эсвэл шууд блоклдог. Тэрийгэ татаад хийх хэрэгтэй, эсвэл зүгээр л үзэхэ болчих. Урт хугацааны контент руу, урт хугацааны бичлэг рүү анхаарлаа төвлөрүүлж орж болно. За зарим нэг тохиолдолд бид нар гадуур явж байгаа ч юм уу нэг газар хүлээж авахтаа үздэг штеп угаасаа Reel Short-уудыг. Тэр үедээ зүгээр л утсаа оролдохгүй суучих. Ингийн таны тэр бодлуудыг тайвшруулж та илүү цэвэр болон оновчтой боддог, тэгээд бас төвлөрдөг болох болно. Тэгээд ер нь TikTok устгах хэрэгтэй дээ. Ер нь тэрүүн дээр гарч байгаа бүх зүйл ямар ч үнц сэнгүй. Ямар ч сайн зүйл авахгүй. Угаасаа ихэнх мэдээллүүд нь хотлоо байдаг. YouTube Shorts, тэгээ Reel ер нь ялгаа байхгүй дээ. Тэгэд яг багаар нь устгаад болоод яваад хад их үр дүнтэй байдаг. За хоёр дахь арга нь гэвэл бясалгал хийх. Зүгээр л амьсгаа дээр амьсгалаа төвлөрүүлэх. Суугаал, нүдэнэл амьсгалын шүү дээ. Угаасаа би чинь өөрөө цаанаас амьсгалдаг учраас амьсгалаад тэрүүн дээр анхаарлаа төвлөрүүлнэ. Нэг юм дээр төвлөрөхтэй айгүй муу болсон байгаа шүү дээ. Одоо үед одоо ингээл амар олон зүйлс гарч ирэл тэгэл тоглоом тэр зүйлийг ингэн тэгнэ гээд. Тийм учраас угаасаа бодол орж ирэн заяа. Сатаарна. Харин тэр зүйлийг нь даваад гарчих хэрэгтэй. Багаар. Амьсгал дээр анхаарлаа төвлөрүүлж явахдаа ингээл угаасаа бодлоод орж ирнэ шүү дээ. За тэр өдөр чинь яалаа. За одоо юу иддэм лээ гэл бодогдсон шүү дээ. Тэнгүүт л шууд буцаад амьсгалтаа анхаарлаа төвлөрүүлнэ. Тэгснээрээ таны тэр хийх гээд байгаа зүйлд нь одоо анхаарлаа төвлөрүүлж байгаа ч гэсэн ямар нэгэн сатаарл болон садаа гарах юм бол тэрийг зүгээр л орхиол эн чинь угаасаа бодол болон зүгээр л нэг зүйл би энэ дээр анхаарах хэрэгтэй гэдэг чадварыг хөгжүүлдэг. Өдөр болгон нэг өглөө босоод 1 минут ч юм уу 3 минут ч юм уу 5 минут чадхаараа л хийгээд авах хэрэгтэй. Ингэснээрээ маш их сайн үр дүн төрдөг. Гуравт нь гэвэл ер нь сугны үсээ сонсох байлаа. Сатааруулдаг тэр хувилбарыг зүгээр л сонсгоо болчих. Одоо ингээл юм хийж ангуут л хажуунаас чинь одоо бодол чи орж ирж штэ, би тэр бодлыг ч яриад байгаа байхгүй юу. За тэр бодол чинь ингээл хажуунаас ч юм яриад л. Хей. Чи нөгөө юм яахгүй юм. Уцаа оролцож, уц чинь гоё юм шүү. Нөгөө тоглоомоо тоглож. Тэрийгээ сонсгол болж. Та яг толгоон дотор яг ямар зүйл чухал гэдгийг мэдчихэл байгаа л таныг сатааруулах гэдэг байгаа өөрийнхөө тэр муу хувилбарыг зүгээр л арчаад байж байгаа. Ерөөсөө өөрийгөө хоёр хувааж ийн гэсэн үг шүү дээ. За би одоо энэ хичээлийг хийж байгаа юм чинь би хичээлэл хийх ёстой, өөр юм хийхгүй. Өөр ямар нэгэн бодол орж ирсэн ч гэсэн за яах вэ бодол штэ. Надаа нэг юм сатараад авахгүй, би өөрөө буцаад анхаарлаа төвлөрүүлж болно гэсэн байдалтайгаар явах хэрэгтэй.
Ингэснээр та төвлөрлийг илүү өөртөө оруулж илүү урт хугацаанаар төвлөрөх болно.